Москвад он солигдохыг харчаад машин баахан авчихсан машин дэрж унтаад нам унтаад өглөө хүртэл нам унтцаагаад тэгээ шууд гас жахандаад байд. Хадаа горч. Бэлэн гойно. 시간이 운전해서 왜 없지나? За Оросд хамгийн хэрэглэгддэг дээрэс нь хамгийн хүнтэй юм энэ. Чи дэр хэдэн литр энэ надад чи? 4 литр. 4 литр юм бэ. Манай нэг 720 рубль гэж байна. 30 мянган руу тий. Тий шил арчин шингэн. Тэгээд нэг өдөр болоод дуусчих. Тий нөгөө юу ихтэй. Зам нь одоо ийм нөгөө давс бодис их цацагддаг. Шулуу явахдаа л ерөөсөө тий ер нь бол 1000 км нэг энэ явчих. Тэгж ин тий. 3 литр. Өчигдөр чинь энэ рүү 4 литр ч авчих юм шиг. Ой. 4 литр 3 литр хийсэн. Тэгээд нөө тийм байна тий. Тэгэхээр хол явах хүмүүс бол энэ шил арчин шингэнийг бол бүр аваа явмаар юм биш үү Монголоос. Энэ хараа нэг юм байна. Энэ хараа нэг удаагийн нөгөө бэлий. Сон бодод ингээс хүмүүс нөгөө шил арчдаг нэг юм юмуд байдаг. Энд нөгөө түгээгч гэдэг хүн байхгүй болохоор өөрснөө колонкос бензин авдаг болохоор хараа бэлий өмсөд авах нь шүү дээ. За ингээд Москвагаас гараад 200 гаруй км явж байна. Хойд зүг Мурманск хойд төлөв зараад бид явсаар. За бид явсаар Вологдагийн гараад одоо яг Мурманск тал руугаа явж байна. Энд одоо өдрийн 15 цаг 47 минут 14 цаг 47 минутанд ингээд нар жаргаад сая уулын араар орсон. Сая хэдэн цагт жаргагдсан байлаа? 15 20 дараг жаргаж юм да. Иймэрт нар жаргад юм байна. Москваас гараад энэ явж байгаа 450 нөө. Энэ жил шүү дээ. Гүн тий. Москвагаас гараад 450 км газар явж байна. Одоо энд чи яг Москватайгаа адилхан цагийн зөрүүтэй буюу 300 юм шиг яг юу ажиллаа. 5 цагийн зөрүүтэй. За ийм л явж байна да. Ер нь бол энэ зам уулзуур гарц тэмдэг тэмдэглэгээ гэдэг зүйл ерөөсөө хамгийн энэ голын нэг юу хавар гол ачмаар юм байна дээ уут юм. энийгөө нэмэргүй байна уу? Толны нөгөө дээр байгаа. Толн дээр байгаа. Толн дээр хин үлдээ энэ хол ачмаар биш. Вологдоос гарсан гэдэг тэмдэглэгээ. Өөр нь тэгээ яг ийм энд ингээд явхад ямар нэг хил ус нэг хайхтар шаардлагагүй байгаа зүйл нь энэ замын тэмдэглэгээ чиглэл заасан мэдээллийн самбарууд тодорхой болохоор тэгээд өгөндөө. Хараа та ингээд дахиад босч ирэх юм байна тий. Хараа. Тийм байна. Тийм байна. Ачсан. Миний ачиж таймер өгөх нөгөө яг юм нөгөө
Надаагүй кос очоод айгу бодлоо. Жолооч бодлоод байгаа чи одоо ингээд над руу оруулна шүү дээ. Жолооч нь хаашаа нэг юмд чи заавал нэг юм хариуцлага мэдээж хэрэгтэй. Захирлууд хийж хариуцлага үлээхгүй мэрэгчлэггүй л хариуцлага байна шүү дээ. Тэгээд Карел улсын хөтөй биш тэр одоо мэдвэд бас нэг үднэм тулсынх нь юм байна. Энэ бас бас үднэм тулсынх нь байна тийм. Тэгээд жолооч хайсан суудсан чи ингээд манай шинэ жолооч гэж яхан бодлаад. Чинда. Ахмад бол бүрэлдэг гэдэг. Хэдүүд нэг яндаа үзэн байгаа да. Логда 1147 оногт байна логда гэсэн. Шинэ нэг хотлоо ирсэн үү? Зүг баха. Шиг болох юм. Зүг баха. Хоёр Бүтээр гисэн байсан шүү дээ. ингэж хойшоо. За бид дэвсээр 10 цаг 22 минутанд хэд дөнгөд дөнгөж гээ орцнаар гарцсан. Байж зам зурвал ингээд том дэргүүдээр зогсоод оноод ингээд үдэлт юм байна. За үдэлцгөх байдуулаа гэдэг. Ямарсан явсаар байна. Бараг Мурманск ирж байна да. За энэ замыг ямарх байна. За 92 63 гэж байна. За манай Pat Matt хоёр нэгнийхээ зураг авч өгч байна. За Мурманскаас 523 км-ийн зайтай ирсэн байна. Тэгээд айгу сонин байгаль үзэгдэл юм байна. Гоё юм байна. Энэ талдаа ингээд нар гарч байна. Энэ талдаа сартай байна. За энд бол нэг нар одоо нэг 10 орчимд гарч байгаа юм да. 10 цагийн нэг жаа харна. Тэгээд 3 цагт нар манд жаргаж байгаа. Гэтэ ингээд нөгөө одоо юу гэдэг Монголтай харьцуулах юм бол ийм дээш нар бид нар бол төсөөлөлтөй бол бидний төсөөллөөр нар чинь ингээд дээгүүр ингээд гараад Харавт мандад говч ярах юм. тий. Одоо бид нар бол ингээд нарыг бол төсөөлөлтөй ингээд дээгүүр гараад ингээд нэг ордон шүү дээ, жаргадаг шүү дээ. Энд бол ингээд уулынхаа одоо ингээд хаяагаар ингээд жоохон явж байгаа л тэгэл жаргах юм байна. За энд бол ингээд цаас зам лдөө юм бол юм хөө. Наа. Юу вэ? Стикрүүд наадаг юм хэсэг байна. Тэгэхээр ингээд YouTube сувгаа наачлаа. Өөрийнхөө пэйжнийхээ яваа стикер наачлаа. Өөрснийх нь ажлын логого наа гэсэн чинь нэлээд ачааны доор орчаад тэгээд хүүтэнд ухаж гаргахаас түр төвөгшөөгөөд ингээ орхилоо. Одоогоор ямар ч хэлсэн Монголын YouTube-ийн юм харагдахгүй баг шиг байна. Одоогоор нэг юм их байна. Сайн харагдахгүй баг шиг өнөө. Амар юу байна. За тэгээд биднээс дараа ирэх монголчууд байвал энд бас ингээд стикер юм а бэлдэж ирээд наагаарай. Марзан лого юмтай. Тэгээд байна энэ. За ингээд жом юм байна уу? Нөгөө мототой хийсэн чимгээ энэгээр чимгээ маань энэгээр стикер наагаагүй л юм шиг байна. Үнэн мототой би. За нэг юм их юм байна. Тэр бүр ингэлт нь ачаад наачлаа. Энд дээр бас ганц нэг наас юм. Тэр энэ дааш нэг наачлаа гэж идэвс ууга. За юм байна энэ дэрс ингээд за цасаа түрээл. Цас бол ингээл тий.
Тэгэл ингээ машинаас өндөр хашаа шиг болцсон. Өдөр бол ингээ өдөр шөнөгүй ажиллаа хийгээл. Тэгэл ажинда. За колокийн зүгээр лөгөө орно. А? Ясэмо? А? Зэн юм. Даачлаа байна. За. Мор маш хүрх. Замын хоол. Юу ястан голтсон. Катет. Ястан дидчихэж. Үгүй ээ. Соленка. Бүр мүдцэн ажин дээр. За тэгээ энэ загас. Би бохын хайрлж. Хайрлж идэх. За энэ одоо нэг пирожки байна. Ямар ч яс зөв мэддэгдэх юм байна шүү дээ. Толгойг нь аваад. Ваа. Дусын амтны яс идэхгүй гинэ. Яг юуны юм бэ? За ингээд нэг юм сайхан хоол идэж аваа. Тэгээд Марулын мах. аян замда явъя да. Alsınız Çalıcılarda Ağzı korbak Tanker mordlobi Arımunne Sunsetigde Altın dilhide Urkordırda За манай багийнхан амжилттай яваад зорьсон цэг Мурманск хотод ирээд явж байна. 2026 оны 1 сарын 2-нд 19:15-д ямар ч байсан Мурманск хотод ирлээ. За энэ нэлээд хойд захын цэг хот болохоор ой ингээл иймэрхүү янзын хүүтэн бодолдог бололтой ингээ мод зод тэр чигээрээ цав цагаан машинууд дээр байгаа цас мас бол иймэрхүү за ингээд нэг гест хаус үдээдээс Зураг нь ийм юм байна шүү дээ. за нэг иймэрхүү газар гест хаус хостел за бидэд Мурманск дээрээд баг хотыг 1-2 таарчгүй яав. Буудлаас алддаггүй. Тэгээд нэг юм Google-с ямарсан хайж байгаа нэг юм газар ирээд бодорсон чинь урьдчил захиалга өгсөн байж байхгүй бол хүн ихтэй байгаа юм байна. Тэгээ харин орж иж гуугаад өөр газараас суугаад өгөөч гэсэн энэ маань нилээд хүн рүү ярьж өгөөд Поверните направо, а затем через 100 метров газар олж өгч явах шүү. Бидэд бас тэгээд баярлаад нэг ганц нэг бас утгийн юм өгөхгүй л байж байна. Монгол мөнгө ээж гсэн. Окей. One minute. За ингээд хараа 500 төгрөгөө бас хийгээ үлдээлээ. Good night гэхэд. Баярлалч байна уу? Баярлалч. Баярлалч. За ингээд бид ямар ч байсан яриад байна. За энэ good night гэдэг газар бол ингээд хөрхөн юм галтгооны хэсэгтэй энд хуцаа солиод тавч өмсөд ордог юм шиг. Ишээс нилээд нэм өрөөтэй. Поверните направо, а затем поверните направо. Зэрвэн да. Локейшн олж ирэх гээд.
Манай хоёр өчтөр битэр хард унтчихс өчтөр явж байгаад нэг юм улаан өнөгтэй таарсан. No. Бүр өөрөөгөө өдөрсөн зам дээр зогссон бахад. Тэгс чи энд бас их онцлог л үнэн юм байна. Орсон газар болгон дээр үнэн байж идэм байна. За ингээл удаан хагаал үзээл. Явжинда. Ийм хөсөлнөр. Адаптер USB зарж байна. Handmade дандаа. Ийм сүнэрүүд ингэ зорд юм байна. Yes. Окей. Yes. За ямар ч байсан нэг It's газрын одоо ярьсан хаягийн Yes. Google location дээр хийж өгч байна. Yes. Баярлалаа. Жокгүй. Тэнд бас юм хятадын юмтэй биш. Мгм. Энийг бэлтгэн шатчихна. За мормос тийм юм үзэж болох нь байна гэсэн. Өдөртөч. Яг бол Booking-ийн 9.3 Бид гараад урагшаагаа иргээд ингээд натан байна. Тралала. Yes. одоо олмаа. Yes. Через 100 метров на светофоре поверните налево Чё? на проспект Ленина. You go is Поверните налево. у него правильное, прямо точное место расположения. Поверните направо, а затем через 100 метров поверните налево. Право синий байслаар бас. Там причем, кстати, выйдет 4800 за всех, вроде я понял. Единственное, оплачивайте там наличкой. Окей? Окей. Окей. За. Все, всего доброго. Юуч. No drink alcohol. Нөө. Монголын водка. Подарок. Подарок. Thank you. Thank Thank you. Thank you. Thank you. За. Одоо Мурманскоттой ирсэн. За одоо тэг өмнөх контентын бичлэгүүдийг сайхан нэгтгээд блогд орох юм уу одоо тэгээд гал үзэж байна. Нэг дугаар оруулах гал интернет. нэг дугаар нь болчлоо. Ер нь болцоо одоо сүүлийн байдлаар нэг чеклж байна. За тэгээд одоо ингээм юм байна. Бичлэг бэлэн болно. За нэг ийм өрөөнд одоо тэгээд аяны байдалтай бүх юмнуудаа ингээл задгаа явж чинь. За энд одоо давга оройн хоол гинэ калбижим. За калбижим гэхээр болсон. Ингээд сайхан. За тэг хажууд нь сая ажилтай зарч одоо удаач шачлаа. Манай босоо санаа байна. Энд усуу шүү дээ. Босоо. Хосуур цаан чи байгаа шүү. Нөгөө юуны хоолны савны хажуу байгаа. Тэгээ бүгдээрээ сайхан нэг сайхан сүйтэй цайнуудаа уучлаа. За ингээл ер нэг хостелд өрөө аваад орсон. За эндээ жижигхэн галт тогоотой. Галтгооч явахдаа галтгооны хэсгдийн бид өгчөө зүгээр өөрсдөө ширээн дээр нэг ойр зур юмудаа гаргаж байгаасаа хоолоо бэлтчихийгээд. За тэгээ мэдхгүй өндөг мөндөгтэй юу явтаач юм гэсэн. Цаа чи нэг саал орж ирсэн юм шүү. Нэг саал юм орж ирсэн баха. Пүүз угаач чи пүүз маань угаа. За ингээл энэ готл ус бүх юмаа л угаач хэвэрлээд нэг аян замынхаа тоосыг гол орой хоолоо хийж ин да. Чи дөрвөлт яг нэг яваад иш алхах мөр бас мол. Таунруу битээ.
Наач тэгшрээ суудаа нэг бодолтныхаа нөгөө хэвлэлт мэвлтийн гараа. Бидний чинь нөгөө дандаа гадуур зузаан устай яваад байгаа болохоор нөгөө хувцас юм харуулж чадахгүй байна. Цамц харагдахгүй, подоолох харагдахгүй, подоолох бүр харагдахгүй. Өө тий наагаас бодолтой. Тий наагаас өмссөн би л юм. За би бас өмснө. За ямар байна? Янз юм байна. Энэрэ подоолох Орцтой амар хол. тий спонсор мөнийхээ лого мог харуулсан подоолох юм харуулъя гэхээрээс нөгөө өвлийн хувцастай яваад байгаа болохоор яалцгүй. Тий гараа наадлын гараа жоохон буулгаж өгсөн логонод харуулсан. За. За манай аялын даатгал үйлчлэгээ хийсэн мандал даатгалын лого орогдож байна. За аялын дата sim travel sim байна. Гараа төр болгож ил да. Phoenix гэдэг энэ Phoenix Oil гэдэг энэ G Energy гэдэг автомашины Газпромын тос. Тэгээд энэ Газпромын тосыг бидэд хэрэглээ явж байгаа. Гэхдээ зам зуур бүр Газпром ч альчгүй Коломбо хахад энэ G Energy гэдэг аюул их юм нэр төрлийн бүтээгдэхүүн бүр жолооч нартай холбоотой ямар ч их юм бэ гэдэг утасны аксессуарууд хүртэл байна. Бүр байхгүй юм байл. Тэгээд энэний 530 тосыг бидэд хийсэн. За энэ гараж CGM гэдэг бол нөгөө дижитал гараж гэдэг аппликейшн байгаа. Дээрээс нь гараж CGM гэдэг пэйжээр нь орох юм бол бас бүх мэдээлэл нь байгаа. Тий, тэр гараж дижитал гараж гэдэг аппликейшнээр нь орохоор юу юм бэлээ? Шууд машиныхаа дугаарыг хийхэд тэрнтэй холбоотой бүх сэлбэг хаана Монголд байгаа бүх сэлбэгүүдийн үн засвар үйлчлэх бүх юм гарч ирж байна. Тэрийг бас тэгж яагаад нэг бүр гоё тайлбарланаас тий. Тэр хятад хэлбэг биш. Яг оригинал хэлбэгнүүд. Тий, бас яг ийм нэг айтайхан чанартай юмуд нь бас энэ. Ice Global TV. Тий, Ice Global TV манай мэдээллийг бас спонсор тий. За ингээд ямар ч байсан бас нэг подолкныхаа логог тайлбарлах нэг жоохон цаг гарлаа шүү дээ. Банки одоо чинь дандаа 100 овчин дотор өмсөлдөд бол. Би ч өмсөөгүй л байгаа л да тэр өмсөж байгаа даа шүү дээ. За ингээд би ч талын Гэхдээ одоо ер нь жоохон юу л авах юм бэ? талын хөдөлчингийнх бодолкол өмсөө. Одоо жоохон нэгээд авчих. Энд ч одоо нэг нар гарахгүй. Тэгээ зүгээр гэгэл авах юм байна л да. Тэрийг жоохон туяал авах юм шиг байна. Тий. Өөр юм байна. За нэг тэгэл ямарч нэг Мурманск дээрээ нэрнийг хэлэх юм гэж бодож исэн малч нөгөө юу юм байна? Болж өгвөл энд ирэхтэй нөгөө яг ийм нэг улирлаар нь ирэхтэй нөгөө чинь нөгөө сизон ч дээ яг үзэх. Тэгээд энэ үед ирэхтэй аюу байх. Захиалга хийх юм байна. Тийм байна. Букинг хийхгүй болоод ерөөсөө бидэд ирчээд за ороод олчихъя гэд хэд хэдэн гест хаус, хотел, хостел одоо юу байдیں۔ Зөндөө орлоод гэсэн чинь захиалсан уу гэдэг байгаа байхгүй. Тэгээд захиалаагүй гэхээр дүрц. Тэр чинь олон юм байгаад шүү дээ. Нөгөө яг улирал нь болж байна. Хоёрдугаар нэг сарын нөгөө Орсуудын тий урт хугацааны амралт юм байна. Амралт байна тий. Тийм байна. Шинэ жилээр чи Оросууд 12 хоног амралт юм байна. За ингээд хэдийн шалтгаанаас болоод бас юу ядг юм байна. Орой бараг ёстой өөрснөө хайж дийлэхгүй болонгууд нь хостлын хүнийг гойж иж дахиад тэр хүнээр наагур цаагуур яриулж иж нэг юм хостлалж орж ирсэн. За бид Мурманск хотын төв талбайгаар бараг явж байгаа шиг байна. Танилцаад явж гин өглөөний 10 одоо бараг өдрийн юм да. Баг өдрийн 11 цаг 33 минут болж байна. Тэгээд нөгөө нар байхгүй гэгээ орж байгаа царай хэмжээл юм шиг байна. Өнөөдөр нэг төрийн байгууллага юм уу юу юм? Нэг тим юм шиг байна тий. Вокзал мөн усан зогсоол. Нэг тиймэрхүү байгууллага байна. За Made in Murmansk гэдэг юу байна? Энэ сувнер юм шиг болов. Үзгэл юм байна тий. Ер нь бол сэрүүхэн хөтөн жиндүү гээл бүх юм цантай.
Манайхыг бодоод бас л тэгэл байнгын энэ эрчим хүч юу гэрэл юутай байна бас цахилгааны зардал бас өндөр л юм байна те. Иргэний зардал. Одоо тэгэл бодоход манайх шиг ялч нэг нарлаг Монгол орн гэдэг нар тийм хэмжээ. орж ин дээ. Тэгээ орж ийн. Энэ одоо юу гэдэг. Статут байна юм уу? Өндөр юм шүү дээ. За ингээ манай багийнхан гэдэг. Өөртөө нэг сайхан амарч аваад одоо хоттойгоо танилцах хэлтэй явж байна. Өнөөдөр жоохон үйлэрхэг байна. Өчигдөр орой бас үйлэрхэг байсан тий. Үйлэрхэг болохоор тэгээд ямар ч гэсэн энэ төр бас харах боломжгүй болчиход. Жис нэг явж байна. Боснууд явж байна. Яад гэдэг тусчны юм болсон байна да. Хочин яад гэж ногоо бөмбөр тусч байдаг. Тийм байна. Яад 52 92 гэдэг загвар гинэ. Энэ ч одоо яг манад явж исэн баг юу байна да энэ тий. Тэр лавс. Гэхдээ баг шилэн басаад тийм. Манайш сүүлд нэг юм шилэн болоод байсан шүү дээ. Бүх цонх нь. Тийм болчихсон. Тэгээ бүгд жагсаалтнаас аглагдсан шиг байл. Одоо юусоо хаалцсан мэл тий. Тэгээ фильм уурны гүшүүн дээр чи одоо фильм уур гэдэг өөрөө нэр өгөө. Ингэж бас хот мотын юмыг дураараа нэрийг өөрчлөлмөрг байна давгаа. Манай баатдаг тарганы гүшүү байсан дээр чи юм шиг байна. Хэдүүлээ нэг тарганы гүшээг ийм юм шүү. Байдаг шүү дээ манай баат. Байдаг. Одоо үндэс секторын давж тавьчих билүү юу? Тийм. Тарганы гүшүү байдаг шүү дээ баат. Нэг сүм хийдээр орж залбирая. Давга мөрөглөө үлдэнэ нэ. Ламаар өргөө. Нүглээ намжилж байгаа гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Ярил ариусч юм. Цаац. Ямар нэг юм бас шүү дээ. Мөнгө зөнгө авъя л да. Шоп хийх шүү дээ. Ямар мөнгө авах гэдэг юм чи. Тэр орд нэг өндөр юм байна те. Хөө. Нэг юм цаг шиг юм байна тий. Одоо усан онгоцны үд бүрштэй. Хүрдэг юм. Тийм байна. Биш. яах гэж энэ усан онгоцыг хүрдэг гэдэг. Зангуу байна усан онгоцны. Анч зангуу байна. Аа энэ цантаа над моцод түүний юм шиг. Энэ нь цав цагаан. Цагаан. Энэ бол одоо энэ юуны цаана одоо нуур байна. Энэ нуурын дээр зөвч төөлийн туяа хардаг гэсэн шүү. За. Одоо Мурманск гэдэг нэг юуч дээр байна шүү дээ. Гэрэлт. Наад тэр харж байна. Нэг юм юунууд яваад лээ. Тэгээ өчтөр орой очиж нэг юм энэ тийм хэд хэд байд юм байна да. Тэгвэл те. За нэг юм хөө. За ингээд нэг үсэн. Мурманскийг ойлгочлаа. Яг мэдсэн үү? Ийм юм байна гэж чи яг нөгөө хэлчихсэн таахгүй. Нутгийн хүмүүс яг мэдэм байна гэдэг. Бороо яг мэдэм байна гэдэг бол яг ярьчихсан тест. За, гест хаусаас гараад ямар ч ийсэн нэг үүсэх юм дээр эхэлж байна. Энэ дараа машинууд нь цасандаа живцсэн ба шүү дээ бүр. Манай хүүхдийн автобус байна. Энэ дондор орё. Арай цааштай. Тийш орох юм уу? Өндөр таацтай. Өндөр таацтай дээрээс нь тэр таацан дээр нь засыг хараа. Тэгээд угаасаа нэг 20 санч тэгээд доод авахрахтаа нөгөө хайлаад бүр мөстөө барьчих. Тэгээ энэ хэсгээр чинь нөгөө налуу болохоор унаад байгаа л тэр дээрээ бол мангар өндөр шүү дээ. Тийм байна. За нэг муурны бишээ байдаг. Тэр гинэ. Хөрлүүн. Ямарсан ирж байна. Тоя эндээс хардаг гэж юу? Харин тий. Бас магадгүй юм л та. Ингээд нарах уу? Цан. Энийгээ тойргийн замаараа цантаа болгосон юм байна.
Сая тэнд цанаараа аюу сайн явж харагдсан. Өдөр болж байгаа л ерөөсөө энэ тий. Нэхэндээс нэг юм манайхаар бол нэг нар мандахын өмнө эсвэл нэг нар жаргаж байгаа үеийн явтал харагдаж байна тий. За энэ ингээ зүүн бол нэг парк нь байдаг юм. Энэ дотор модон дотор матфай бол гоё. Энийг хаачсан байгаа юм ба штэ. Паркын тоглоомууд нь энд байна. Зүүн ажилтдаг юм байна л да. За ийшээ урагшаага явах уу? Тэр усан онгоцны шээ. За ингээд кафе. Энэ даас ингээд ийм зураг авах болдог юм тогтчулсан байна. Нэг сабака энд хэвтэж байна. Энд ингээд касн энэ. Тийм байна. За голсхоо энэ дээр гарч. Голсъя. Голснаа. За сайхан голсноо шүү. За. Өксөөрөө сайхан голсноо. За камертаараа голслоо шүү. Өксөөр. За ингээд насан харин тийм юмад онсын мэдчихэл хайгаад идэг юм. За ингээд тракторуудыг бол зүгээр ингээд цас цэвэрлэхдээ тоноглоод шалтсан. Яа энэ Лапландиа гэх тэр одоо нэг юу юм бол? Энэ юм бэ? Яагаса. За. Хөндөсөөс тойлон туяага харж исэн баха нэг хэд хэдэн блог дээр энэ харагдаж исэн санагдаад байна. Энэ дээр ингээд цуглаж моглцсан. Байгаад шигсэн. За ингээд иргэн тойрон цав цагаан. Ойр цав цагаан. За энэ хараа ингээд энэ нууран дээр ингээд юу яд юм бэ? Ингээд ихтэй, эмэгтэй, өгсөн, залуу гэхгүй ингээд хараа бүгд цанаар гулгаад. Өстой гоё байна. Нараа агаар нь цэвэрх юм хүйтэн болохоор эрүүл мэндэд бас гоё юм. Нараа ингээд тойроод зөндөө хүмүүс ингээд усч байна тий. Тэгэхээр өөс тийш харуулсан шүү дээ. Тэнийгээ зөндөө баямаа. За нөгөө тийм бэ. Морных нь хөшөө нэг. Манайтай адилхан бас сүүм өгөө өргөд юм биш үү? Ямар ч нэг юм тийм юм өргөдгөөс цацдаг. Асгдаг л юм байна бас. Заас өгдөг юм. Заасаас ийм. Цаангид. Жуулчд бас явж байна. За, Мурманск хотын City Tour хийж энэ да бидэд өдөр орой хүртэл бол тэгээд ерөнхийдөө юм иймэрхүү хоттой танилцах аялал хийн. Тэгээд ингэж юм ер нь Оросын холбооны улсын баруун хойд хэсэгт Арктикийн тойргоос хойш байрладаг дэлхийн хамгийн том хойд туйлын хот гэдгээрээ алдартай гинэ. Тэгээд Койскийн хойг Баренцын тэнгисийн иргэдээр байрладаг 1916 онд байгуулагдсан. Одоогоор нэг орчин сууж байгаа хүн ам нэг 270 мянга орчим. Тий, тэгээд за туйлын шөнө, туйлын өдөр гэдэг ийм онцлог зөвлөгтэй. Тэгээд туйлын шөнө нь бол 12 сарын 1-ээс 1 сарын дунд хүртэл буюу нар огт манддаггүй энэ хугацаанд нь. Тэгээд туйлын өдөр буюу 5 сараас 7 сарын хооронд бол нар жаргадаггүй. Тэгээд туйлын туяа буюу авроор ер нь 9-ээс
3 сард харах боломжтой. За нэг тиймэрхүү энэ юм Алиашаа дурсгал гэдэг юм шиг байна. Яг энэ бидний үзэж байгаа одоо энэ хөшөө дэлхийн 2 дугаар дайны баатруудад зориулсан гинэ. За нэг юм гарт авч шүү. За мэдээж Улаанбаатараас хэр хоолвэ гэхээр вэ штэ. Одоогоор бол 8500-аас 9000 км замыг аль замаар явж ирэхээ шалтгаалаад машинтай бол ингэж ирэх боломжтой. Яа, тараас таарч шүү. За нэг тиймэрхүү мэдээлэлтэй. За босод ингэж баг. Мэдээлэл бас тэгээд өчнө. Очиж болно тий. Гатаараа камерч хэрэгтэй байж чадахгүй. За энэ нэг юм. За нэг уцтай ямарсан зургийг авна. Баас өндөр. Шүү тий. Тэрнээс өндөр юм шүү. 9 давхраас чи юм байдгүй сте. Нэрээ 9-ээс баг өндөр талтай юм шүү. Тэ 34-өөс угаас энэ 10-11-ийн давхар юм. тийм байна харин. Тэгжиж юм. За энэ бол дайны дэлхийн 2 дугаар дайнд зориулж бүтээсэн хөшөө гэж сая байсан тэр мөн баха. За ер нь ингээд уур маань савсаад нэлээ. Яа. Сүрхий хөөрхөн цэлмэгдүү байсан чинь манай орж бүрхөө болчлоо. За энэ ингээд орой өдөш бол гэрэл мэрлээсаад нэлээд гоё болд юм байлээ. Бас нэг юу харж байсан. Энд тийм галт бамбар байна. Тийм байна. Энд нөгөө цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг эсгүүттэй байна. Энд тийм галт бамбар ингэсэн. Байд юм байна. Яг энэ гарч ирсэн. Энийг харсан юм. За энэ өшөө бол нэг ийм харагдчих. Бууга үрцэн нэг офицер юм болоо да. Тэрнээс хээр нь ингээд очдөг л бол та. Одоо энэ газар алж байгаа юм байлгүй те. Асаж байгаа юм байлгүй. За ингээд очээд ингээд цацгтуулаад чагаад тэр оногч. За нэг юм битөө. Ингээд манай Улаанбаатарын хоор бол ингээд зайсан толгой юм шиг өндөр хэсгээр ийм өшөө барьсан байна.
чи нөгөө За ингээ Мурманск мол юу? Янгон дээр хасах төчмөч хийчихсэн тэр нэг ингээд цаа дуртны том янгон биш шүү дээ. Чингэрээ. Зүү. Заад юм уу? Гараас цаад юм уу айгүй. Оо хасах хоргээ тэрний доороосоо цэнхэр хөөрцөн байгаа. тийм байна хараа. Тийм байна. Яг нөгөө нэг Хөөрхий. халууны шил заадагтай хоёр адилхан тий. байна тий. Тийм бэ. Их зааж байна. Дээшээгээ нэмэхтэй. Энийг хадуул нэмэгтэй доошоо хасах нь. Термометртэй юуны янда юм шүү дээ. Гоё юм шүү. Цогцоод байна. Окей. Европ ТV-д бараг юм хоёр хэсэг шүү дээ. Одоо цаашаа Норвег ороод Норвегийн цаашаа нэг 300-400 км яв. За Мурманск молын яг залгаа энэ окейгээ худалдан хичнээн том юм. Ста том юм ба. За начар. Яша шапка. Шапка. Хоёул шүү дээ. Энэ сүүл. За зам зуур хамгийн их харагдсан дэлгүүр энэ спорт мастер гэдэг энэ сүлжээ дэлгүүр юм шиг байна. Спортын. Тэгээ орох гээд амжихгүй усаар байгаад ямар ч байсан Мурманск дээрээд орж үзэж гин. За юу байна гээ? Канки үзчих. Канки юм байна те. 3600 рубль. Хэдэн төгрөг вэ? 150 юм уу? Багууд юм шүү те. Тэнд чи угаас ингэ соёл нь хараа ингээд пам жижиг мүжиг гөрсөн. Тэр чигээр орох гал зөрөөс нийлгүрлэг нэг орлоо. Оо ста цаан чарга марга ста тайг 20% сэлтэй 3400 рубль гинэ. Гоё юм те. Чи болгодог уу? Ямар? Энд ямар нарийнхан те? Эмхтэй хүүхдээ юм уу гэсэн. Тэгдэм болов. Гоё штэ. Би бас нэг муухан явна шүү. Гоё санагддаг. Оо энэ нүдний шилжтэй. Тасцгаа шилжтэй гоё шүү. Үн бас боломжтой юм биш үү? 2000 гэж 90,000 руу 80,000 руу юм шүү дээ. Энд ч ярин гоё юм байна. Энэ мэн ч юм бол ямар гоё. Оо нагцлээ. Стиянстай юм аа. Энэ хөдөө гадаа явахад энэ аюу гоё шүү. Гоё юм аа. Энэ бол зөв. Үнэхээр гоё. Энэ бол 3,000, энэ бол 7,000. Тийм байна. За ингээд шууд юуны готлууд нь энэ байна. Хөр юм байна шүү. За ингээд ямар ч зэнийг үзнэ. Лээд үзнэ. Гой юм их байх шиг байна. За малгай. Бай шүү, байна. Эндээс ингээд нөгөө халуус авта аягмайх чинь бас энд байна шүү. Ийм хөөрхөн бүх цаат болох хэрэгтэй юм байна. Ийм гоё сараг байна. Төгчөлт юм бас хөөрхөн байна шүү. За энэ ингээд Тийм үү. Тэгээ бас сэбэр гэдэг бас энэ хайтар байхаа. Hello. Энэ стикер. За ингээд 1600 зүгч энэ дэр. Оо. Can I help you? If you need Тийм уустай таарсан тий. Энд бол угаасаа тэгээ нөгөө дугуйтай явах боломж байх боломж шууд яаш тийм байх тий. Чарга болгоно шүү дээ тий. Энэ дотроо.
Тэгээд энэ 70 зараа мараг ингээд таньдаад аавыг явахын үдүүтэй. Зараа. Тулсын наги айгу эвгүй хараад байна. Тулсын амт идэх наги. Өш баг юундэ байх юм шүү. Юунгаа шахахгүй юу? Өш баг нөгөө юунд байх юм шүү. Хүнснийх нь хэсэгт баг саана хоолтой тийм мэдээж өгдөг байна. Ер нь хэмэд үнэ хот тийм. Наги хэдүүлээ жом олж идэх үү? Наги жомны бүр ферм байд юм байл шүү дээ. Тэр чинь тижээгээд тэгээ хоол идэг. Хогийн зүгээр идэх юм ядсан сууд тийм гэж. Юуны соёл аа тэр. Хоолныхан соёл юм биш үү? Торхоо морхоо иддэг тэгээ аргаа барсан. Яа, Мурманск явсан. Мурманск мол окей гэж том удаа төгөөсөн. Хүнснийхээ ямаа цуглуулад авжина. Бидэд баг 2 дахь удаага алкоголны юм авж байгаа нь энэ баг те. Бидэд нийтийн хүнсэндээ. Тийм миний хувьд тийм. Миний хувьд асуух байсан. Бичлэг хийж байгаа нь яаж мэдээ. Ийм юу зүгээр ингээд бүгдээрээ кавас мавас л болж. Яг сая мики хаацсан. Түр. Та нар нэрээ уудаг хүмүүс явсан бол нэрээ шүү дээ баларч явахгүй тий. Хариу үгүй. Наа чин зөв. Нөө. Бага дээлтэй олчиж байгаа. Яна ийм хормон. Наа чин даах уу? Таагаар 4,000 Өөр ингэ явж байхдаа уучиж байгаа байхгүй. Бидгээрээс дээр Хамгийн их хэлэбэл аваа. Таван хэлээ. наа чи юу? Өсөөдрийн тоо. Яг бичих гээд шүү. Яг улсын юм руу орох гэж шүү. Дахиад нэг тарахтай байна. Дахиад нэг тарах хийж чинь ногооны. Тэргээс хаагчаач. Өөр хаач. Осан манай амар стресстэй гэж. Ондрой стресс тийм те. 8387 гинэ. Энэний хямдрал байгаа мó? Оо бас уу. Оо. За яаж хямдрахыг харъя. Ажихгүй нэ. Код нэгч. Оо. 1510 рубль хэмжиж юм шүү. 6877 олдчихлоо. Амар хэвчээ. Оо. Бараг 80,000 гэж. Охоо. Болно. Гүрхэж тааш. Ой, садгаж ийш нэг юм. Хинээс өнөр амар. Ай, болоо. Шиштэй бол. Шиштэй бол чүү идэж үзээ юу. Ой, ширээ татгаа унгач. Өдрийн хоол болгооч. За Мурманскийн 2 дахь оройны хоол. Борцтой цовно. Өстө ширтэй гурилтай. Ширтэй гурилтай цовн.
босч байна. Хойд туйл гэж цов ээж идсэн анхны хүмүүс бахаа байна. Боцтой шүү тэр бүр. Тэ. Орхос юм ээ. Ийшээ ваттаа стаас. За мормос шүний үзэмж. Энэ нөгөө манайх их нөгөө шотрол байгуу. Америкийн нөгөө шийдэх чинь бас ерөнхийдөө байнгын бидний 300 хоног нь бороотой бүүдгэр байдаг гэнэ. Энэ Америкт хамгийн За видеод Мурманскта өнөөдөр хотынхаа ойрхон байж байгаад харах сонир зоригтой байж байгаад гинт шийдвэрээ өөрчлөөд Триберка хот маргааш явж ирсэн газар л байгаа. Өнөөдөр гараад авчлаа. Өнөөдөр гадаас цэлмэг байна. Тэнд бас идэвчлэн 10-аас 2 цагийн хооронд нэлээд бах боломжтой гэдэг. Одоо ч 7:30 болж байна. Мурманскаас Триберка 130 км газарт барилд юм байна. Тэгээд ямар ч байсан тийшээгээ гараад явж байна. Сайн нэг хэсэг газар бол бараг усаагүй зам байна тий. Тэгж нэлээд манай нэг шорон зам сайжруулсан шорон замд иржигнөр чиглэл замтай явж байна. Гэтэ энэ донд бас дан засмал биш юм байлээ. Тэр юу харж байгаа нэ. Шорон зам бас нэг хэсэг байгаа юм байлээ. Тэгээ ямар ч байсан тийшээгээ явж үзэхээр гараад явж байна. Яндота байх юм бол өнөөдөр жинхэнэ гэрлийн шуургаа үзэх бас магадлал тун өндөр байна тий. За очиж байгаа л тэгэл үр дүнгээ хаваалцсан да. Снаас. За шөнийн ерөнхийдөө туйлын туяг иймэрхүү байдалтай л тарж авч байна да. Туйлын туяаны хэсэг. За ийм байдалтай бол хүний нүдэнд үл ялэг гэгээ болж харагдаад. За тэгээд энэ гэрэлд бол бүр ийм туяа болж харагддаг юм байна да. За ингээ манайд ерөнхийдөө таймлапс хийж бас үзэх гэж байна. За ямар ч байсан дэлхийгээр машинтай аялагч тийм залуучууд туйлын туяаг үзэх энэ зорилготойгоор Монгол улсаасаа гараад 8000 км явж Мурманскт хурж ирсэн бол одоо нэг 100 орчим километр яваад Триберка гэдэг одоо яг энэ туйлын туяаны гол одоо үзэгдэх хэсэг рүү
За одоо энэ бол ингээд нөгөө өөрөө туйлын туяаны энэ хэсэг маань шилжээ шуурга нь ингээд явж байгаа учраас энэ ингээд бүдгэрж байгаа ийм процессыг та бүхэнд бас сонирхолж шүү. За ингээд ерөнхийдөө саний хамгийн их одоо бас байсан өвнөр маань ингээд алга болж байна. За ийм байдалтай ямар ч байсан бидний аялал бас өөрсдийн үчиг гэсэн зүйлсээ бас зорин гэж үзэж чадлаа. За бид Мурманск хотоос гарч тавхад хамгийн хойд захын цэгийн хот бол Тереберкагийн хотод орж ирж байна. Замдаа бүр аврараага үзээд оюун дараа нуур нь бүр ингээд юу яаж хөлдөг энэ юм дэрчсэн. Угаасаа ер нь хөлддөггүй. Тий ийшээ. Тий. Энд нь ингээд юрд болсон байна. Тийм юм шүү дээ. Тэгээд бид ирж байхад ашгүй бүр азны юм болоод ямар ч юу байхгүй. Үл байхгүй. Зам ер нь багцсан байна. нилээ хэдэн шуурга яг нөгөө аврарагийн шуурга тараад замдаа өстой хэд хэдэн гоё зураг авлаа. Тэгээ одоо идэвчлэн цаг нь бол яг нөгөө юугаар бол 10 цагаас 12 цагийн хооронд битсэн байгаа. Тэгээ бид одоо 9:48-нд ямарч нь ороод ирлээ. За бид Улаанбаатараас гарч яваад 8167 км газар давхиад одоо Оросын туйл үзэх хамгийн хойд захын цэг дээр инхүү ирж чадлаа. Одоо тэгээ эндээсээ Арктикийн одоо хэсэг рүү яг далайн иргэн рүүгээ очичоод Тереберка. Оо, баавар дахиад жоо энэ нэг татахгүй болохоор юу гэнэ? Night mode дээр явж байгаа болохоор татахгүй. За ингээ баавга барьчихсан хараа. I love Terеберка гэдэг ингээд. Баавга ногоо юм биш үү? Өшөө байна. За одоо нөгөө юу руу явдаг хэсэг нь хаана юм бол? Ой, нара найдан бүрийн юмшний найдад нэг юм. Тийм л нөхдөй юм байна. За энд бол ингээд. За энэ дугаас сэргээд юу? Манай баг зорсон газар амжилттай. За ингээд гэрэлтүүл хүртэл ногоон. За ингээд Арктикийн ер нь хойд мөсөн далаа хэсэгтэр орж ирлээ. Энэ нэг хадны хэсэгтэр хамгийн гоё зураг авах боломжтой гэдээ бас бид юу гэж байсан. Тэрэн дээр очино да. Том мөс ингээд явж гин. Тэг очиад мөргөө тас зохиол. Хүүх. За ингээд Тереберка хот тасхан. Хөл тийм биш үү? Энд чи одоо ингээд хөлдөд эхэлсэн. Тэрнгээр нь ороод энийг ингээд явах нь ш дараа тэр замаар явгууны замаар. Слэн. За. Энэ хараа. Баренцын тэнгисийн авлага болчихлоо. Хазар гойно. Аяа. Оо. Энэ хүлддэггүй гэсэн үг л. Авлага хараа. Ямар гоё догшин том ирд юм бэ. Яа. Энэ өдрөөр өстө алах нэ. Өдөр өстө тасрах байх нэ. Нөгөө лугийн өндөг гэдэг байгаа чулуунд чиний юм байна л да. Лугийн өндөг гэдэг байгаа нь хараа. Яа. За.
Баренцын тэнгис дээр нэг удаа ирж байгаа нэг юм байна. Наг энэ гэж сууч. За. Багаараа сайхан илээ. Бэлэг өмсөхгүй бол. Нааша. За. За манай багийнхаа сэтгэл ямар байна? Гоё яана. Гоё байна. Далаас үртэй байна. Өнөөдөр тэгээ зорьсон зорилго одоо туйлын туяа үзэх. Туйлын туяагаа үзлээ. Гол одоо зорилго өнөөдөр яг биелүүлж чадлаа. Тэнгэр хангаач үнэхээр өнөөдөр амар гоё. Одоо ингээд нэг Сар бүтэн байна. янз бүрийн юм харагдангууд уцаараа гэдэг бол. Уцаар туйлын туяанд тодорч харагдаж байгаа учраас үнэхээр бүр өнөөдөр бол өнөөдөр чинь бид чинь хэд юм бэ? Аялын хэд өдөр юм бэ? Бараг 10 өдөр. Бараг 10 болж байна. Тэгэхээр болж байгаа 9 өдөр. 9 өдөр. За ингээд Монгол улсаас гараад 9 өдрөө 8170 орчим километр газар яваад яг энэ хойд мөсөн далайн Баренцын тэнгис дээр хойд мөсөн далайн салбар тэнгис болох Баренцын тэнгис дээр яг ирээд байна. Тэгээд энэ тэнгисээр бол өнөөсөө гатлаг онгоцоор Евразиа руугаа чолбогдсон юм байна. Эндээс одоо нөгөө энэтхэгэр хүртэл тээвэр хийгдсэн юм байна. одоо ингээд хөл. Тэр тэнд нэг гэрэл байна. Тэр бол нөгөө нэг онгоц баг шиг байна. Тэгээд дуурайд илээ. Тэгээд одоо ингээд нөгөө нүдэнд харагдахгүй л байгаа. Камерт харагдахгүй байгаа л та энэ. Нөгөө тодорхой түвшинд өндөрт ингээд нөгөө далаа нэгээд уур манан ингээд тогтцоод байна. Тийм байна. Тэгээд энэ давлгаан зүгээр нэг энэ одоо юу гэдэг манайхны нуур ч юм уу эсвэл бусад нууруудын давлгааг бодвол бүр шал өөр юм энд. Амар юм том өндрөөр ингэж ирэх. Хуучин бид нар нэг юугаар харахаар гатлаг онгоц моцыг хойлын нэг юу харахаар ингээд амар юм өндөр том давлгаар онгоц нь ингэж яваад байдаг. Яг тэр чинь ингэж энд идэв юм байна. За тэгээд өдөр ирсэн бол бүр гоё бас байж магадгүй. Сарын 25-нд 25 оны 12 сарын 25 оны 12 сарын 25-ны өдөр эхэлсэн аялал өнөөдөр одоо 1 сарын 26 оны 1 сарын 1 сарын 3-ны өдөр албан ёсныхоо яг эцсийн цэг дээрээ үзэх ёстой зорилгоо өнөөдөр биелүүллээ. Тэгээ эндээс одоо бидний одоо аялал буцаа зам эргэх нэ. Тэгээ бидэд бол өнөөдөр яг нөгөө туйлын туяагаа харж чадахгүй бол бас ахаад 1 хоног ч юм уу сунгаж тарах юм байна. Эндээ ингэ үлдэх юм байна гэж бодож ирсэн боловч яа. Бүр нөгөө тоглоомыг үзчихлээ шүү дээ. Йоо ямар ч бичлэгээ хийлээ, зураг авлаа. Зүгээр Үтгэж авах байна. тэр гоё яана. Йоо над гаран дээр хавчиж ёо. Триподон дээр хавчиж байгаа нэг аваа үзчихээ л дээ. Одоо тэгээ гадаач гэсэн ингээд угаасаа нөгөө бүтэнд хэрэгэлсэн автай тэнгэр сэлмэг байгаа болохоор нөгөө бараг гэглэний хэрэггүй ингээ гадаа бол үнэхээр гоё таадаг тий. А тэгтээ сая ингэдэм байх нөгөө дагуу хэллээ штэ. Юм болохоор уцаа гаргаж хараад байна гэдэг. А яг тэр нөгөө туйлын туяаг ингээд нүдээр харахаар нэг юм үйл юм шиг юм нэг юм харагдаад уцаар харангуут нь шал өөр ингээд нөгөө илүү тод харагддаг юм билээ тий. Өөр илүү тод харагдаад. Тий. А эн чинь ингээд яг туйлын туяа шинэ явж Тий. шүү. Тийм юм байна. За ингээд яа сайхан саадгүй сайхан яваад энд ирлээ. Энэ доошоо юу бол бас нүргэн бас ширүүн байна. Хэдүүлээ энэгээр буугаад нэг усанд нь хурчих боломж юу вэ? Тэр доогоор нь